Зөвлөмж 12. Бүтээгдэхүүний маржинг чухалчил. Борлуулах бүтээгдэхүүн тань бусад бүтээгдэхүүнээс хангалттай ялгарх зүйлтэй бас өндөр үнэтэй байж болно. Гэтэл бүтээгдэхүүний тань маржин хэдэн хувьтай байгаа бол тэр бүтээгдэхүүнээс хэр ашиг олж байгаа юм бол энэ талаар заавал анхаарал хандуулах ёстой. Бүтээгдэхүүний анх гаргаж байхдаа ч гэсэн тухайн бүтээгдэхүүний нэгжийн төвшөнд нь ямар өртөг гаргах юм, ямар орлого олох юм, ямар ашиг олох юм, бүтээгдэхүүн маань ямар хэмжээний борлуулалттай, ямар хэмжээний харилцагчтай болж байж зардлаа нөхөх вэ гэдгийг заавал бодож үзэж байх хэрэгтэй. Ямар хэмжээний харилцагчтай болж байж зардлаа нөхөх вэ гэдгийг заавал бодож үзэж байх ёстой. Бизнес хөгжил бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр ажиллаж буй хүмүүс санхүүгийн тоо мэдээллээ сайн мэдэхгүйгээс бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх тооцоо судалгаагаа ерөнхий мэдээлэлээр үндэслэн тойм байдлаар хийх алдаа байдаг. Тэгвэл өртөг гэдэг наривчлан гаргавал таны бизнест үр ашиггүй бүтээгдэхүүн нэгээр нэмэхэл эхлэл бий болж байна. Тийм учраас тоо мэдээллээ сайн мэдж буй хүмүүс хамтдаа суугаад бүтээгдэхүүнийхээ өртгийг маш нягт нямбай гаргах хэрэгтэй. Боломжгүй бол энэ асуудлыг мэргэжлийн хүнд хандаж даалгах хэрэгтэй. Бүтээгдэхүүний ашигт ажиллагаа ямар байхаас ихцүүл хамаардаг. Танай бизнес томорч ашиг орлого олохын хэрээр өрсөлдөө нэмэгдэнэ. Танай бүтээгдэхүүн бусдад хэрэгтэй хэрэглэгчийн асуудлыг шийдсэн байхын хэрээр өрсөлдөө нэмэгдэнэ. Хэрэглэгч заавал танаахыг авах нь бусад өрсөлдөгчийг сонгохоос ялгаагүй болно. Энэ үед танаах өрсөлдөөн шахагдж үнийг тодорхой хэмжээгээр буулгахаас өөр аргагүй байдлуудад хүрдэг. Борлуулалт хийж буй хүмүүс ч гэсэн болж өгвөл хямд үнэтэй зүйл борлуулах сонирхолтой байдаг. Гэтэл бүтээгдэхүүн заавал хямд байлаа гэд борлуулалт өндөр байдаг юм биш. Тиймээс та борлуулалт дээр арай өөр арга барилаар анхаарах хэрэгтэй. Хэрхэн борлуулалтаа өсгөх вэ? Онлайн сургалтыг үзээрэй. Борлуулалтын гэрээ хэлэлцээр хамтын ажиллагааны асуудал тохирохдоо ашгүйдээ гэрээ хийлээ гэдгнүүдээр огт битгий хараарай. Гэрээ хийх бүрдээ уг байгууллагад очиж үнцэн болон манай олох бүтээгдэхүүний маржин хэд болохыг тооцож анхаарч байх хэрэгтэй. Маржина тодорхой шалгуураас доош ороход энэ хэлцлийг зөвшөөрөх боломжгүй их мэд шалгуураа анханасаа тооцоод борлуулалтынханд ажигласан ямар хэмжээний ашиг хийх шаардлагатай байгаа, яагаад маржин чухалчилж байгаа вэ гэдгийг маш сайн ойлгуулж харилцсан ижил ойлголттой байх ёстой. Нөгөө талаасаа бүтээгдэхүүний маржинд нөлөөлөх зүйл бол бүтээгдэхүүний өртөг. Тэгэхээр бүтээгдэхүүний чанарыг бууруулахгүйгээр өртгийг бууруулах боломжийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүн гаргаснаас хойш бит байдлаар нүдэнд бүтээгдэхүүн гараад л байгаа харагдвал гараад л байна даа гэд орхичхож болохгүй. Бүтээгдэхүүнийг мань хийхэд ордог түүхийн эд материалын үн нэмэгдсэн биш биз? Ямар үед хэлбэлзэж байна? Түүхийн эд материалын үнийг өсгөхгүй байхын тулд яаж ажиллаж болох вэ? Түүхийн эд материалыг нөөцлөвөл бидэнд ямар давуу сул талууд бий болох вэ? Түүхийн эд материалын нийлүүлэгчдээс мань өөр бидэнд давуу тал өгөх боломжит нийлүүлэгч байна уу гэдгийг байнга судалж байх хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний түүхийн эд материалын үн өөрчлөгдөхөд худалдан авалтын үнийн дүн, түүнийг дагаад гэрээний төсөвлөгдөж байсан үнийн дүн яаж өөрчлөгдөж байгааг заавал харах. Ийм тохиолдолд дур мэдэн шийдвэр гаргаж өндөр дүнтэй худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй.